Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Биднийг үзэж байгаа, сонсож байгаа бүх хүмүүстээ яг намрын нэг сайхан өдөр бас сонирхолтой зочны ярилцлагыг хүргэх гэж байна. Америк нэгдсэн улсаас ирээд удааг байгаа. Бас тун удахгүй буцаж байгаа. Магадгүй баг энэ яриа дуусаад энэ яриа танд хүрэхэд аль хэдийн Монгол улсыг хүргэсэн байх баг. Google-ийн ахлах инженер Батулга ахыг энэ удаад бид өөрсөн байна. За тэгээд ямар ч л байсан иргэсэн байх хугацаанд нь энэ подкастыг хийн гэдэг одоо төлөвлөгөө гаргаж байж байгаа хамгийн тохиромжтой хугацаа нь өнөөдөр тохиосон. Тэгээд ямар ч лсэн цаг зав гаргасан маш их баярлалаа. Баярлалаа. Энэ яг ковидын үеэр ирэхээр бас хүндрэлтэй юм байна. Нэг гадар хамаагүй гарч болохгүй, тэгээд хорио цайр гэтэргээд олон хүнтэй уулзч болохгүй. Тэгэл аль болох нэг яг ажил дээр ингээл хийн гэж төлөвлөсөн юмнуудаа л хийгээл буцах гайл тэгэл хайж байна. Та бол угаасаа маш богино хугацаанд ирсэн. Дээрээс нь богино хугацаанд их ажил амжуулах тийм төлөвлөгөөтэй ирсэн байсан. Тэгээ ямар ч лээсэн ажлууд нь бүтсэн баг тийм үү? Дайжгүй. Ер нь анх ирэхээс өмнө төлөвлөж исэн хуваар нь бодоод үзэх юм бол хэдэн үеийн гүйцэтгэлтэй уцаж байна да. За нэг 70 80 юм болоо. 70 80 за. Харьцангуй гайгүй таа шиг. За бид ер нь бол амьдралын маягтай холбоотой мэдээллүүдийг хүргэдэг. Тэгээд технологийн талын тухай мэдээллийг хүргэдэг. Би энэ хэсэгтээ бол энэ хоёрыг хоёулангийн нэгтгсэн нэг подкаст болгоё гэж үзсэн. Тэгээд угаасаа таныг их сонирхож, таныг бас даган дуурайдаг манай технологийн салбарын залуучууд маш их байдаг. Тэгээд тэр хүмүүст ч гэсэн өрөө өгөөжтэй байгаасаа гэдэг үднээс ер нь ажлын хажуугаар өөрийнхөө амьдралын хэм маягийг ер нь хэрхэн тохируулж ийн гэдэг сэдвэр эхлээд хоёлаа ярилцъя. Тэгээд дараагийн хэсэгтээ бол яг технологийн трендүүдийн талаар ер нь бас одоо яг Монголд хэрэгжүүлээд эхэлсэн байгаа төслүүдийн тухай цааштай алсын хараа ер нь ойрын ирээдүйд юу хийх боломжтой байна гэдэг сэдвүүдээр ярилцъя гэж бодлоо. Тэгээд би яг одоо сонсож байгаа хүмүүстээ амлахад энэ ярилцлага маш гоё ярилцлага болно. Тэрэнд итгээд төгсгөл хүртэл нь хамт байгаарай гэж хэлье. За эхийн хэсэгтээ бол би сая хэллээ те. Та яг одоо ер нь өөрийнхөө нэг 7 хоногийн 7 хоногийг харахад хэдэн өдрийн ажиллаад хэдэн өдөр нь амардаг вэ? За 7 хоногийн нэг өдөр нь ерөнхийдөө бол ер нь амархыг хичээдэг. Тэгээд хагас бүтэн сайн яг нэгэнд нь за нэг тэгж ингээд 7% хувьсгалын ингээл бас ерөнхийдөө л ажиллаж таарад идэг. Тэгэхээр өдөрт нэг өдөр нь амрах баг саяны би ойлгосноор бол нэг өдрийг гаргахгүй л амрах боломжгүй юм шиг тий өөрөө яг гаргыг гэж шийдэхгүй бол байгаа ажил нь бол амрах боломжгүй юм шиг байна шүү дээ тийм үү? Тий яг ингээд Монголд бас нэг залуучууд янз бүрийн юм хийж байгаа залуучуудад бас айл болох жоохон ингээл хэрэгтэй юм дээр нь бас тусалж явах яачих гээл ингээл холбогдоод тэгээд бас нэг project энэ бас хийж үзээд ингэж байгаа болохоор бүтэн сайн өдөр Монголд нэгдэх болцдог. Тий. Тэгэхээр яг л бүтэн сайнны орой ч Монголд нэгдэх болоод таардаг болохоор бүтэн сайнны оройноос эхлээл яг 7 хоног эхэлцдэг байхгүй. Тэгэхээр ер нь болж өгвөл бүтэн сайн өдөр өглөөнөөс ахгуулаад ер нь нэг жоохон ажиллаж ятэлдэг л тэр өдөр тэгэл өнгөрчдөг. Тэгээ ер нь бол хагасаа өдөр бол нэг салхинд гарах иймэрхүү скежүүлтэй байдаг та. Таны яг Google-ийн хийж байгаа ажлыг чинь одоо цагийн хуваар цар хураанд ер нь хэр байдгийг харцсангуу одоо нэг очиж хуруугаа уншуулж ордог шиг тийм биш юм шиг байл шүү дээ. Ер нь та нарын хэр нэг ямар шиг байдیں۔ Одоо энд бол төсөөлөг байгаа хүмүүс маш их байгаа хэл та. Тийм байх. За ер нь бол яг тэр нэг Silicon Valley-гийн компаниуд бол хоорондоо их төстэй л дөө. Тэгээд Google болохоор яг одоо байгаа тэр culture-ыг нь одоо анх ерөнхийдөө бий болгосон газар болохоор одоо болтол яг тэргээрээ л явдаг. Тэгээд нэг тийм цагт бол баригдаад байхгүй. Гэхдээ цагт баригдаад байхгүй гэдэг маань өөрөө бас цаг наргүй ажиллах гэдэг бас тийм утгах байхгүй юу? Харин тийм байна тий. Тэгээд тийм болохоор тэгэл ерөнхийдөө ажилламаар байгаа үедээ ажиллаад зарим үед бол ерөөсөө өглөө өдөр оройгүй ажиллаад зарим өдөр бол бас тэгж гайг. Одоо бол бид нар бол нэг шүн 3 цагт юу вэ чи наадхаа нэг хараатгаа гих бол ерөөсөө тийм этикийн буруу асуудал ерөөсөө биш. Шүн 3 цагт зүгээр ажлын асуудал ирэх нь бол ямар ч асуудал бол байхгүй. Ялангуяа яг манай тимийн нэг залуу байдаг байхгүй. Тэгээд мань хүн болохоор ерөнхийдөө одоо маш өндөрлөө явлын vice president байхгүй. Тэгээд тийм болохоор
ер нь мань хүний ингээд нөгөө нэг арга барилууд нь ингээд бас яг нөгөө хамт ажиллаж байгаа болохоор ингээд надад бас ингээд шингэсэн. Тэр нь болохоор мань хүн өөрийгөө бүр ингээд эцсийн total burn out хийдэг. Тэгээд тэрнээсээ кайф авдаг. Тэгээд би ч гэсэн бас тийм шүү. Нэг одоо ингээд нэг хүн чинь ингээд нэг гоё амраад ч юм уу ингээд нэг амьдралаас кайф авдаг switch дээрээс амьдралаас кайф авдаггүй хүн юм шиг байна. Тэр амьдрал нэг тийм сонирн биш. Тэгэд яг л нэг тиймэрхүү стилийн хүмүүстэй ингээд ажиллаад байхаар ажиллаас кайф авдаг. Тэгэл өөрийгөө burn out хийж кайф авдаг. Нэг тиймэрхүү стайлын хүмүүстэй л орох байх гэж бодож. Гэхдээ энэндээ бол та хэр өөрөө дуртай байна гэсэн үг үстэй. Ер нь бол нөгөө талаараа яг 9-8 цаг 9-6 цагийн хооронд ажиллаад амраад явдаг яг ийм цагийн уурын дагуу хийх ёстой юм рутинтэй ажлыг бол сонгохгүй. Энэ нь одоо таны амьдарч байгаа хэв маяг чинь бол өөртөө таалагддаг гэсэн үг үстэй. Тийм, ерөнхийдөө бол одоохондоо бол ямар нэг асуудал байхгүй. Тэрнээс ингээд одоо ядраад ч юм уу одоо тэрэнд түртээд байгаа юм бол байхгүй болохоор тэгэл тэр рутин надад бол нэг тийм асуудал бол байдгүй. Гэхдээ зарим тохиолдолд нөгөө хүний харахад бол амар ядаргаатай санагдах үе бол байдаг. Нөгөө нөхөр маань бол бүр ингээд одоо надаас ингээд бүр ингээд экстрим левелийн нөхөр байхгүй. Тэгээ би ч нэг хамт ажиллаж байгаа хүмүүс маань тийм болохоор тэгэл бас адилхан л тиймэрхүү патенттай л болчихж байгаа юм л да. Тийм бах. Яг одоо нэг таны одоо ажил дээр байгаа мэдгүй нууц байж магадгүй. Гэхдээ надад бол их сонирхолтой байна. Яг ямар прожектын дээр ажиллаж байгаа юм бол тэгээд тэр хийж байгаа прожектуудыг одоо мэдэх боломжтой бол та ярьж өгөөч. За ерөнхийдөө бол бас энтэнд бас ерөнхийдөө бас танилцуулж исэн. Яг хийж байгаа прожектуудаа тэгээд манай тим бол их цөөхүүлэхнэ байдیں۔ Ер нь голцоо тим байдیں۔ Зарим нэг асар том тимүүд бол байгаа. Яг манай тим бол маш цөөхүүлэхнэ нэг 8-10 хүний дотор л дэшээ доошоо болж байдаг баг. Гэхдээ бол нэлээд одоо том хэмжээний одоо дэд бүтцийг авч явдаг. Тэгээд тэр нь болохоор хэрэглэгчийн дараагийн үйлдэлийг таадаг тийм төс одоо юу гэдэм те одоо технологи юм уу engine гэж нэрлэдэг байхгүй мотор гэж хэлж болно те. Тэгээд тэр технологи маань болохоор ингээд маш олон газар хэрэглэгддэг. Одоо юу гэдэг нь search одоо хайлтын систем дээр, YouTube дээр, Android дээр гэдэг дотроо бараг 40 орчим багууд хэрэглэдэг байгаа. Тэгээд энийгээ бас одоо бид нар бас хэдэн ийм одоо cloud бүтээгдэхүүн болгож бас гаргасан. Тэгээд иймэрхүү төсөл дээр ажилладаг. Зэрлэг юм аа. Тэгээд одоо энэ хороо дээр байгаа бүх юмс үзэгдлийг ингээ харахаар хоорондоо нэг юм харилцаа хамаарал бүхий ийм дарааллууд байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Одоо таны саяны амьдралын хэв маяг, таны тэр хамтрагчийн амьдралын маягийг сонсоод бусад хүмүүс, бусад бүр ийм амжилттай явж байгаа зарим нэг технологийн стартапын фаундерууд нь тэгээ ер нь л одоо том бизнес эрхлэгчдийн яг ажиллаж амьдарч байгаа хэм маягийг харахаар тэр хүмүүс тийм амралт гэхээсээ илүү яг ажлаас кайф авдаг болсон тийм хүмүүс байгаа юм шиг харагдаад байгаа секвенс. Тэгээд энэ секвенсүүдийг харахаар яг таны саяны хэлдэг энжиний тухай ярилцах тийм нэг боломж гарч ирлээ л дээ. Хүний дараагийн үйлдэлийг таах гэж байна шүү дээ. Тэгэхээр бид нар чинь угаасаа нэг юм би бол одоо 34 настай байлаа гэхэд би гэж хинбэ гэж бодохоор би 34 жилийн хугацаанд хамгийн их олон давтагдсан үйлдэлүүдийн нэгдэл байгаа байхгүй юу? Мандуул гэж хин юм бэ гэвэл миний хамгийн их хүмүүстэй байхтай юм уус ганцаараа байхтай ямар ч нөхцөл байдалд хамгийн олон хийсэн үйлдэлүүдийн нэгдэл буюу намайг тодорхойлох зүйл нь мандуул бол энэ хүн юм а гэж хэлэхэд тэр үйлдэл болон шийдвэрүүдээр хэлэх бах те. Тэгэхээр тэр нь миний ирээдүйд хэн байхыг одоо тааж болох те forecast хийх дата нь болчихж байгаа шүү дээ те. Тэрэн шиг хүний үйлдэлүүдийг ингэж ирээдүгийнх нь одоо тааж мэдэхэд цааталт нь ямар одоо өгөгдлүүдийг харьцуулж иж хэлдэг юм болоо саяны таны хэлсэн тэр технологи руу чинь чиглэсэн асуулж. Яг уу хэрэгл одоо юу гэдэг тахад бас хэд хэдэн аргууд байж болно л да. Нэг нь болохоор ерөнхийдөө бол одоо яг нөгөө химэл оюун тий яг ийм
юу brain одоо тренинг хийж агаад тэгээд тэр тэгж явах юм бол одоо жишээлхэд хэрэглэгчийн хизээч хийж байгаагүй үйлдэлийг бас таах боломж бас бий болно. Гэхдээ алдах магадлал бас их өндөр. Бид нар бол яг тэр тал руугаа бол явдггүй. Бид нар болохоор яг саяных шиг статистик анализыг хийдэг. Гэхдээ статистик анализыг болохоор маш хурдтай хийдэг. Тэгээд дунджаар бол нэг 5 миллисекунд дотор 1 миллисекунд гэдэг чинь одоо секундны 1,000-ны 1 баг шүү дээ. 5 миллисекунд дотор хариуг нь өгдөг юм систем байхгүй. Вау. Тэгээд тийхийн тулд яг ингээд маш их датаг аваачаад машинууд дээр ингээд хадгалж яагаад тэгээд тэрнийг боловсруулж яагаад маш хурдтай анализ хийж өгөх боломжтой болгодог юм. Тэгээд яг зүгээр ингээд нэг төсөөлөө тарахад болохоор яг үхээр манай баг бол өөрөө их цөөхүүлэх нэ 8 уулахна ч юм уу одоо нэг 8-аас 10-ын хооронд л хэлбэлцчихэд. Гэхдээ нөгөө бидний хэрэгэлдэг нөгөө машин бол асар том хэмжээтэй байдаг. Тэгээд одоо жишээлбэл ингээд багч ингээд бүтцтэй дарахтай ингээд юутай ингэж явдаг ч гэдэг. Тиймэрхүү юм маш бага. Тэгэл зүгээр хиймээр байгаа юм аа л хийгээд явж яадаг. Гэхдээ одоо жишээлбэл бид нар бас нэг юм инженерийн менежинг гэдэг хоёрыг бас жоохон салгаж үзэх хэрэгтэй юм лээ. Ягаад тэгэхээр бидний хийдэг юм ингээд тайлбарлах гэхээр ерөөсө болтгүй байхгүй. Ягаад гэвэл менежер байгаад менежерийн доотлолт хүмүүс байгаа, тэрний доор хүмүүс байгаад ингээд хүнээр бизнес одоо ажил хийлэгдэг нөгөө бүтэц дотор ингээд дандаа байцсан болохоор бид нөгөө нэг 200 хүнтэй баг, 100 хүнтэй баг, 1000 хүнтэй баг болоод тэрлэнгүүт том болоод ингэхээр жижиг болоод ингэж ойлгоод байдаг. Гэтэл яг нөгөө нэг юм технологийн компаниуд дотор бол амар цөөхөн хүнтэй. Гэхдээ асар их машинаар ингээд зөндөөх боломжуудыг гаргадаг бас тиймэрхүү багууд байдаг. Манайх одоо жишээлхэд заастаа жилдээ бараг л 30-40 сая долларын л тогны мөнгө гардаг байх машиныхан тогны мөнгө. Тэгэхээр чин ерөнхийдөө манай армийн хоолны мөнгө нь 30 сая доллар гардаг гэсэн үгтэй бараг адилхан байхгүй. Тэгэхээр бид нар болохоор нөгөө бүр ингээ машинтай харьцаас орсон. Би бол одоо жишээлхэд хүнтэй харьцахгүй бүр ингээ амар удаан явж маах уу зөндөө гарна. Зөвхөн л машинтай харьцсан тэгэл машин бидний ажлыг хийн. Би бол зүгээр машинаар ажлыг яаж хийх үү гэдгийг л мэддэг хүн байхгүй. Тэгэхээр тиймэрхүү байдлаар ерөнхийдөө ажилтдаг яг инженерүүд гээд ирэхээр. Тэгэхээр бол жоохон нөгөө хүнтэй харьцах талын юм бол асар дутагдaltaй л да. Яг гэвэл тэр чинь нөгөө нэг мэдээж хэрэг ингээл зөвхөн тиймэрхүү байдлаар ажиллаад ирэхээр чинь. Тэгэхээр таны гэр бүлд ер нь хэр энэ нь нөлөөлдөг вэ? Одоо магадгүй яг тантай хамгийн одоо илүү харилцаанд ордог нь танай ажлынхнаас илүүтэйгээр яг амьд харилцаанд орж байгаа гэр бүлийн гишүүд л байгаа хэл та тий. Тэр хүмүүсийг та бол тааварлахад хэцүү байгаа бах тий. Яг тэнд болохоор ажил учраас та нарын одоо зорилго болон хийж байгаа үйлдэл нэг учраас та хамаагүй тааж хэлэхэд одоо амархан ер нь юу яригдахыг бол хуралд орхосоо өмнө бараг мэдсэн байх магадaltaй тий. Харин гэр бүлд таны яг энэ нөгөө олон удаан хугацаанд машинтай харьцаад яваад байгаа нь ингээд яг энгийн зүгээр амьд харилцаар ороход өөрчлөлт авчирч байгаа юм шиг мэдрэгддэг үү? Тийм үе байдаг ерөнхийдөө. Одоо жишээлхэд ингээд за яг нөгөө багийнхан байна бол ингээд амар яг ажил нэлээд юм төстэй ингээд зан характертай болчих. Харин тийм байна. Гэтэл бусд газар очингууд чинь ингээд амар сонин нэг хитгэн үгээр ярьдаг мэрдэг ч юм уу те. Ерөөсөө хэлж байгаа ганцхан үг хэлж байгаа хоёрхан үг хэлж байгаа тэгээ бусдыг хэлцэн гэж одоо явцдаг ч юм уу. Тиймэрхүү үе бол байдаг ер нь. За би сая сонирхолтой нэг зүйлийг таны ярианаас сонслоо л да яг ирээдүг таалж мэд хүний үйлдэлийг таах гэдэг шүү дээ. Хүний үйлдэлүүдийг таах технологи дээр ажилладаг тухай ярьж байна. Ер нь одоо энэ баруун Silicon Valley дээр яг одоо технологийн трендүүд яг юун дээр явж байна? Ямар технологиуд тренд болсон? Энэ дээр илүү түлхүү хөрөнгө оруулалт хийгдсэн судалгаа шинжилгээнүүд явагдаж байгаа юм байна. За энэ дээр одоо жишээлхэд бид нэр ингээд за хэрвээ хэрэглэгчийн талаас гэх юм уу те хэрэглэгчийн талаас одоо тренд болох ирээдүйд тренд болох юмнуудыг бүгдийг цуглуулад ганцхан үгээр илэрхийлэх гэх юм бол би бол metaverse гэж үгийг л сонгох байх гэж бодож байна. Ер нь бол хаа сайгүй бас ер нь бас тэгж таамаглаж байгаа. Тэгээ metaverse гэдэг маань болохоор ийм бодит ертөнцөөс салангад одоо ийм ертөнц тий meta universe гэсэн үгнээс гаралтай. Тэгээд энэ маань болохоор одоо жишээлхэд
бидний одоо Facebook ч юм уу одоо Twitter ч юм уу энэ social network ч бас яг жоохон хуучин хэлбэрийн metaverse байдаг байхгүй. Гэхдээ бид нар бол одоо Facebook дээр өдөрт нэг 40 минут ерөнхийдөө дунджаар зарцуулж байгаа тийм. Гэтэл одоо бидний нөгөө ирээдүй бас нэг хүүхдүүд шүү дээ. Хүүхдүүд бол 7 хоногт Roblox гэдэг тоглоомн дээр бол өдөрт нэг 3-4 цаг зарцуулж байгаа байхгүй. Тэгээ тэр болохоор тэр тэрэнд бол үргэлжлэнэ. Тэр хүмүүс бол яг энэ metaverse дээр 3-4 цагийг зарцуулна Facebook-ийн оронд. Тэгээд яана тэр хүүхдүүд чинь өдөрт 3 цаг 4 цаг тоглолцож байгаа мó гэхээр бас тийм биш. Тэр дотор ерөөсөө бүх communication амьдрал нь яваад байгаа. Тэгээ тэр бол ерөөсөө үргэлжлэх нь тодорхой нэгдүгээр нэг тренд. Хоёрдугаар тренд гэх юм бол бид нар ч одоо ингэ ажлаас гэрээсээ ажилдаг болчихлоо шүү дээ. Тэгээ гэрээсээ ажилдаг болцоход харсан чинь юу вэ гэхээр бид нар нөгөө нэг өмнө нь ерөөсөө тэгж гэрээсээ тэгж их олон цаг ажиллана ч гэж бодож байгаагүй болохоор гээд хэрэгжилж байгаа төлөвлөдөө харсан чинь амар хоцрогдмол байгаа байхгүй. Одоо жишээлбэл зүгээр л нэг Zoom гэдэг нэг хинч хэрэгэлдэггүй байсан аппликейшн ингээл тренд боллоо шүү дээ. Гэтэл ингээ харах юм бол зүгээр л нэг нүрээ хараад ярьдаг л юм байгаа байхгүй. Гэтэл ийм юм ч хүү суужсэн байгаа байхгүй. Гэхдээ одоо бодоод үзэхээр одоо бит хоёр ингээд суугаад ингээд амьдаар ингээд ярих. Тэгээд тэр зүгээр нь ингээд Zoom-ээр ингээд хоорондоо ярих хоёрын хооронд бол бас амар их зөрөө байгаа. Энийг багасгах хэрэгтэй. Тэгээд магадгүй тэр Roblox шиг тийм ертөнцийн дотор хүмүүс ажиллах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд бодоод үзэхээр хүн ер нь гэрээсээ ажиллаад эхлэх юм бол за буцаад яг энэ ковидын үе дуусаад ажил дээр очлоо гэж бодъё. Гэтэл 30% нь магадгүй гэрээсээ ажиллаад үлдэнэ. Гэтэл тэр 30% чинь өдөрт багаар бодоход 8 цагийг яг тэр юм дээр зарцуулах байхгүй юу? Тэгэхээр тэр бол бас л нэг meta universe. Тэр ажиллах боломжийг олгодог. Гэхдээ бол Zoom одоо энэ видео конференсээс бол хамаагүй өндөр түвшинд очих байх л та. Тэгээд энэ дээр бол янз бүрийн туршилтууд бас хийгдэж байгаа. Тэгээ бодоод үзэхээр бол ерөөсөө л ийм 3 хэмжээстэй орчныг бий болгодог. 3 хэмжээстэй орчныг ингээд бодитоор ингээд бий болгож чаддаг. Тэгэхээр магадгүй аватарууд нь хоорондоо яриа сууж яддаг ч юм уу тийм. Та хоёр одоо гэрээсээ мөртлөөсөө яг ширээний ширээний нөгөө талд ингээд сууж байгаа юм шиг магадгүй юм VR, AR төхөөрөмжтэйгээр ингээд яриад суух боломжтой. Ийм юм бол одоо нэг 10 жилдээ бол гарцаагүй бий болох нь ойлгомжтой болчихж байгаа. Тэгээд энэ нь болохоор хэрэглэгчийн одоо бүх л сегментүүд төр бий болоод тэгээд одоо хуучин нөгөө нэг сая ковидоор ингээд одоо юу нэлээд одоо багассан одоо маркетинг хэмжээ нэлээд багассан одоо энэ үйлчлэгээний салбар бол meta universe дотор ингээ бий болохоор байгаа байхгүй. Тэгэл эднээс чинь нэг нэг NFT энэ төр гээл одоо юу гэдэг те. Тэгэд ингээд яваад өгч байгаа. Тэгэхээр энийг бол би бол ямар ч байсан ирэх 10 жилдээ хамгийн чухал зүйл болох юм байна. Тэгээд энэ хамгийн чухал зүйл болчих юм бол ямар технологиуд энэ дотор ер нь чухал байх уу, ямар мэрэгчлэлтнүүд чухал байх уу гэдэг талаас нь л бодох хэрэгтэй юм байна л да. Харин яг таны сүлд хэлдгээр хэрвээ ийм болчих юм бол ямар мэрэгчлэлтнүүд хүнд ер нь ямар чадвар суух хэрэгтэй болчих юм бэ? Энд чинь ингээд хүний зан төлөвт бас өөрчлөлтийг авчрах л байх л та. Гэхдээ би сайн хэлж мэдэхгүй энэ таамаг шүү. Бодит амьдрал виртуал ертөнц хоёрын зөрүүг багасгахын тулд хүнд угаасаа 3 хэмжээстээр харуулах тэр технологи нь аль болох бодит руу төхөхийг хүсэж байгаа шүү дээ, ирмэлцэж байгаа тий. Угаасаа гар утас жил болгон шинжлэхдгэхэд тэнд өөрчлөгддөг нэг зүйл нь камерны чадамж буюу гар утсан дээр байгаа камер, мэрэгжлийн камер хоёрын хоорондын зөрүүг л багасгах гэдэг шүү дээ. Гэтэл мэрэгжлийн камер гэдэг зүйл нь тэр линзийг хүний нүд өнгийг яаж ялгадаггүй, хүний нүд юмс үзэгдлийг одоо яаж харж натуралны буулгадаггүй тэрлүү хүн рүүгээ ингээд тэмүүлсэн технологийн хөгжил яваад байдаг. Яг тэрнтэй ижилхэн бид нэр одоо таны саяны хэлж байгаа metaverse бол яг бодит амьдрал виртуал ертөнц хоёрыг л нэгтгэх гэдэг нь шүү дээ. Нэгтгэх гихин цаашийн ойртуулах гэдэг. Ойртуулах. Тийм. Тэгэхээр яг ямар тэрнийг одоо metaverse-ийг хэрэгжилж байгаа хүмүүсийн хувьд яг ямар чадвар хэрэгтэй байх гэдгийг бол бас сайн хэлж мэдэхгүй л байна л да. Гэхдээ ер нь бол одоо тэр Roblox гэдэг юм уу те одоо
янз бүрийн одоо тэр metaverse хэлбэртэй тоглоомуудаар тоглож байгаа хүүхдүүдийг харахад л ер нь анзаарагдах баг. Тэгээ тэр дотор бол сурж байгаа юм одоо бид нар чинь ингээ багтаа ингээл гадаа гараад тоглоол найзуудтайгаа ингээл тий гítл тэрнийг л ерөөсөө тэр ертөнц дотор хийгээд байгаа юм байл л дээ. Тэгэхээр тэр бие биенээсээ суралцаал, тоглоол, communication тэгэл кино гэртээ үзэж байгаа мөртлөөсөө бүгд яг адилхан кино тавьчаад тангаа хамт үздэг ч юм уу те. Ерөөсөө дандаа тиймэрхүү юмнууд болоод байгаа. Яг нэг юуны талаас нь гэх юм бол технологи талаас нь гэх юм бол за ийм юм болоод ирэх юм бол хэн одоо хамгийн чухал хүмүүс байх вэ гэхээр мэдээж эрг энэ 3 хэмжээстэй модель ийм одоо дээр ажилдаг ч юм уу. Эсвэл одоо эн чинь бол ямар нэгэн байдлаар ийм 3 хэмжээстэй одоо аватар байт юм уу энэ бодит төрсүүдийг бий болгохын тулд камераас 3 хэмжээстэй одоо модельуудыг гаргаж авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нэр өмнө нь болохоор одоо зурган дээрээс одоо хүнийг олох ч юм уу, зурган дээрээс машиныг олох ч юм уу дандаа ийм хавтгал юм ярьж ирснаас биш камерууд тавьчаад 3 хэмжээстэй орчныг тэндээсээ ингэж гаргаж ирж исэн тохиолдол бол байхгүй. Тэгээ энэ бол ерөөсөө хамгийн чухал одоо технологи болох юм байна гэдэг одоо хамгийн одоо том компаниуд бол ерөөсөө л ийм юм хийж чаддаг хүнийг ингээ ангуучилж гэлж байгаа байхгүй. Тэгээ энэ маань болохоор зөвхөн одоо тэр камерын зургийг 3 хэмжээст болгох хэсэг биш. Одоо бүр нэг ийм байх юм бол одоо чипнүүд нь ямар байх хэвтэй, чип дизайн ямар байх хэвтэй. За тэгээд энэ дээр одоо machine learning нь ямар байх хэвтэй. Тэгээд тэр machine learning-ийг тренинг хийж байгаа тэр одоо юунууд нь технологи тэр компьютерууд нь ямар байх хэвтэй ингээл энэ нэлээд урт юм chain. Тэгэл энэ дундаас одоо аль нэгэн дээр нь байж хат л хамгийн одоо өндөр одоо үнэлэмжтэй тэгэл тийм хүн байх боломжтой. Окей. За одоо нэгэнт яг ийм юм болох юм бол платформ буюу одоо тавцсан гэж хэлдэг баха тий. Платформын төлөөх дайн аль хэдийн эхэлсэн байгаа бах тий. Яг хүн болгоныг нэгтгэсэн өөрсдийн гэсэн зохиоцсон metaverse платформ дээрээ хүмүүсийг нэгтгэхийгээд Google ч явж байгаа маань Facebook бол энийг бас хэдэн жилийн өмнөөс яриад эхэлсэн энэ рүү явж байгаа бах. Гэхдээ одоо Facebook хэрэглэгчдийн тооч юу лээ 2 тэрбум гэдэг лөө. Нийт дэлхий хэлж мэдгүй байна. За мэдгүй нэг тэр хавцаа тэр бумуудаараа л яригдах баг. Тэгэхээр тэр бумуудаараа нэгэнтэй холбогдсон байгаа энэ сүлжээ шууд энэ metaverse руу шилжихлээр их амархан хүмүүс рүүгээ бууж очих байх л та. Тэгэхээр энэ дайн ер нь таны хувьд ер нь хин хиний хооронд явагдаж байна. Хин нь энэ дайнд ер нь төрүүлж ороод нөгөө early adapters-ыг аваад яадаг ч тэр газар нэг Америкийн кинонд дэр байдаг шүү дээ. Газар булаацалдаг шиг. Энэ дайн ер нь таны харж байгаагаар хин хооронд явах гэдэг байна. Хин ялах гэдэг. За яг одоогоор бол энэ metaverse дээр хамгийн хүчтэй одоо хоорондоо өрсөлдөж байгаа газар бол за Apple, Facebook хоёр байх шиг байна. Тэгээд Apple-ийн тухайд бол өөрсдийн насар том юм одоо экосистемтэй. Тэгээд тэрнийх нь одоо зүгээр л нэг аппликейшн нь Facebook байхгүй. Тэгээд тэрнийхээ ч одоо нэг хүч чадлыг харуулсан тий. Танах одоо advertisement манай дээр ингэж хийхгүй гэдэг ингээд шууд хаагаа ичиж байгаа байхгүй. Тэгээд Facebook бол одоо жишээлгээд за энэ бид нар бол ийм гадны экосистемийн зүгээр нэг одоо бүтээгдэхүүн байж болохгүй нэ. Бид нэр өөртөө экосистем байх хэрэгтэй байна гэдэг бодол бол мэдээж хэрэг тэр компани байгаа. Тэгээд тийм болохоор нөхдүүд тэгээд яг миний зүгээр бодол шүү. Яг Apple бол асар том экосистемтэй. За Google бас өөрийн асар том экосистемтэй, Android байна те, Search байна. За тэгээд Amazon бас асар том өөрсдийн экосистемтэй. Facebook бол яг өөрсдийн экосистем гэж бол байхгүй. Яг Apple дээр юм уу одоо бусдын экосистем дээр ингээд нэлээд сайн ашиглагддаг аппликейшн байгаа байхгүй. Тэгээд тэдний хувьд бол угаасаа энэ дээр хамгийн түрүүлж орох нь хамгийн чухал стратегийнх нь одоо нэг номерын зүйл. Тэгээд тийм болохоор Facebook бол нэг Oculus гэдэг ерөөсөө л яг metaverse-ийг тэр AR, VR-ыг л бий болгохын тулд бүр хамаг хүч чадлаа зулаарч байгаа. Тэгээд тийхээс ч арга байхгүй. Тэгээд Apple бол тэрнийг нь одоо зогсоох гэж одоо үзэж байгаа. Тэгээд энэ хоёрын л донд одоо
Гэт яг нүдэнд үзэгдэх хамгийн том одоо юу нь бол энэ байна. Тэгэхэд энэний доор бол юу болж байгаа вэ гэхээр яг тэрнийг чаддаг инженерүүдийг булаацалдах нэг одоо инженерүүдийнх нь үнэн өсөөлөдөг энэ дараа л нэг 2 сар болж атал эндээс арай илүү өнөөгөл авдаг. Эндээс дахиад энэ илүү өнөөгөл авдаг. Ингээд өсөдөг. Инженеруудын пинг понг болж байгаа юм шүү дээ. Ерөөсөө л яг энэ дээр ажилладаг инженерүүд. Тэгээд яг энэ одоо 3D одоо обжектыг одоо детект хийдэг, боловсруулдаг, эсвэл одоо янз бүрийн нэг аватар энэ төр одоо яг хүний одоо дуурайж хөдөлдөг аватар энтрийг одоо гаргадаг тийм ийм компаниуд бол ерөөсөө л өстө байгаагийн л зүгээр ингээл түүгээл хөдөлж аваад иймэрхүүл нөхцөл байдалтай байгаа. Яг доогуур бол маш том зодон болж байгаа. Нүдэнд үзэгдэж байгаа нь бол өстө Apple, Facebook хоёр ах шиг. Энэ LiDAR камер гэж байгаа шүү дээ, гар утсан дээр байгаа. Энэ LiDAR камерын өөрийнх нь одоо потенциал хүчин чадал нь ер нь яг энэ ертөнцийн хэрэг уялдаатай юм бэ? LiDAR камер одоо crucial гэдэг чтэй юм чухал элемент нь мөн үү? Ер нь бол хамгийн сүүлд одоо тэр нөгөө LiDAR-тай гарсан нөгөө Apple-ийн утаснууд бол ингээд ямар ч обжектыг ингээд барьж хагаад ингээд тойруулаад авахад шууд 3 хэмжээст моделийг нь үүсгэх боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгээд эхлэх юм бол ер нь бол 3 хэмжээст модель үүсгэх чинь өөрөө асар их ажил ордог байсан. Байсан тийм. Одоо ингээд хуучин одоо нэг хүүхэлдэйн киноны баатар бүтээхийн тулд ингээд асар их ажил ордог байсан бол эсвэл одоо нэг тэр дунд чинь хэрэглэгдэх нэг бананы дүрс ч гэдэг ч юм уу ингээд нэг жижиг сажиг зөндөө модельуд байгаа шүү дээ. Гэтэл тэр болгоны чинь зүгээр ингээд хүмүүс ингээд оруулаад байх боломжтой. Тэгээ тийм обжектоор ингээд таруу ертөнцид дүүрчих юм бол зүгээр л ингээд эвлүүлээл тэгээ тэр нэг metaverse гэдэг чинь ингээд бий болох одоо суур ингээд тавигдаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр чинь одоо тэгээд эхлэх юм бол зүгээр бананы дүрсийг харахад л окей энэ бол ийм дүрстэй ийм эд байна гэд 3 хэмжээсийг ингээд зүгээр камераар авсан дүрсээрээ магадгүй LiDAR орж ирж магадгүй тэгээд камераар авсан дүрсээс ямар ч байсан 3 хэмжээсийг гаргаад авах боломжтой болоод эхэлж байгаа. Тэгэх юм бол хэрвээ AR ч юм уу VR төхөөрөмж ингээ гараад ирчих юм бол зүгээр бид хоёр ингээд ганцаараа гэртээ байгаа мөртлөөсөө бүгдээрээ хамт байгаа юм шиг ийм нөхцөл байдал ч үүсгэх боломжтой. Надад бол ингээд төсөөлөд үзэхээр вау өстэй энийг л хийж чадах юм бол 10 жилийн дотор зүгээр дуртай үнэ хэлэх юм байна л гэсэн бодол төрж ирсэн. Угаасаа таныг яг энэ наад сэдв чи ярьж байхад таны нүдэнд гарч байгаа өөрчлөлт угаасаа надад мэдрэгдээд байна л та. Та энэ сэдвүүтэй бүр хитрхи passionate байгаа юм байна. Бүр дуртай байгаа юм байна. Тун удахгүй гарах нь бол баараагүй юм байна. Миний дараагийн мэдхийг хүсэж байгаа зүйл бол танд өнөөдрийн ярилцлага таалагдж байгаа биз дээ. Гол нь хэрэг болох ёстой шүү. Энэ мэтчлэн маш их мэдээллийг хүн авдаг. Өдөрт 35,000 гаруй шийдвэрийг дан ганцаар тарих гаргадаг байна. Тэгэхээр ядардаг байгааз Brain Active энэ бүтээгдэхүүнийг та хэрэглэснээр тархины цусан хангамж сайжраад цусны эргэлт, ой тогтоолт гэх зэрэг ер нь энэ дотор болж байгаа бүх процесс сайжрах юм байна. Жишээ нь хятадын ардын ангаахт хэрэглэдэг Ginkgo хэмээх модноос гаргаж авсан охийг агуулсан байдаг юм шүү. Хэрэглээд үзээрэй. За үргэлжлүүлээд ярилцлагаа сонсцгоё. Elon Musk сайхан нэг сармагчинд нэг чип туршиж үзээд үйлдэлийг нь удирдах болон одоо ингээд тэрийг тоглоомчлаа шүү дээ. Тэрний дараагийн одоо ирээдүй юу байхыг тааварлахгүй байна. Гэхдээ саяны яригдсан metaverse дээр нэг дутуу зүйл нь бол хүн хараад тухайн зүйлсээ мэдрээд байр байдлыг нь хооронд нь солих гэх зэрэг үйлдэлүүдийг хийж болох нь. Хүний дараагийн нөгөө нэг хамгийн чухал мэдрэхүүнүүд бол үнэрлэх, амтлах, хүрэх гэд мэдрэхүүнүүд байна те. Идрлүү ер нь одоо ямар хугацаанд нэвтрэх боломжтой юм бол хэрвээ тэр чипэнд тийм үйлдэлийг хийж болж байгаа юм бол яаж хүний хамар аманд мэдрэгдээд байгаа мэдрэхүүнүүдийг дижитал буюу тэр тоон хэлбэрлүү шилжүүлээд хүний мэдрэхүүд за энэ бол ийм зүйл байна. Алимны үнэр бол энэ код байдаг гэд шилд тэр чип рүү нэнгуут алимны үнэрийг хүн өөрөө мэдэрч байгаа юм шиг санагддаг болох ч юм уу те. Мэдгүй энэ ирээдүй бол бүр сонирхолтой санагт авчлаа. Харин тий. Яг иймэрхүү нөгөө нэг сэдвүүдээр ингээд гарсан бас кинонууд бас их байдаг те. Тэгээд ер нь бол яг харах чинь бол хамгийн чухал эрхтэн болохоор одоо харахыг солиход маш их зүйл өөрчлөгдөх байх л та. Яг энэ VR, AR хэрвээ гэд яг бодит амьдрал дээр ингээд хэрэглэгдээд эхэлэх юм бол тэгээд тэрнээс гадна харин яг одоо тэр бусад мэдрэхүүнүүдэд одоо
хамгийн амарханаар хүрч болох арга бол шууд л тархинд нь тэр Elon Musk-ийн тэр нөгөө нэг юуг нь үзчихсэн. Тэгээд одоо юу гэдэг одоо харигсч гэх юм уу? Харигс. Сонсоход амар сонин санагч аа. Окей, манайх бол ийм төхөөрөмж гаргах чинь тэгээд таны тархинд ингээд суулгах чинь 2 секундын дотор манайхад тэдэн ширхэг чип суулгах чинь тэгээд тэгэхээр чин хэрвээ тэгж чадах юм бол нэгдүгээр, хоёрдугаарт яг бас нэг бүтэхгүй байх магадлал нөгөө хүн болгоны тарих өөр штэ тийм болохоор магадгүй яг суулгацсныхаа дараа одоо тухайн хүндэн зориулаад жоохон тюн хийнгүүт окей энэ шоколад амтагдаж гин үү гэдэг. Амтагдаж гин. Окей за шоколад шүү гэдэг. Иймэрхүү тюнинг энэ төр хийгээд ч юм уу ингээ баг болчих магадгүй ч юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол таашгүй л дээ тий. Тэгээд ямар ч байсан одоо бидний үеэс эхлээд одоо манай хүүхдүүдийн үе бол яг юм metaverse дотор амьдрах хүмүүс байгаа байхгүй. Харин тийм. Тэр үед бол тэгэл маш олон зүйл өөрчлөгдөх байх та. Тэгээд metaverse-ийг бид нэр болохоор ямар нэгэн байдлаар бас хэрэглэгч биш тэрэн дотор ингээд яг өөрсдийн юмыг бас бүтээмээр байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор аль болох хурдан тэрнийг адапт хийгээд янз бүрийн зүйлийг туршиж үзээд тэгээд тэрнийг ингээд бусад газруудад бас ажиллуулж үзээд иймэрхүү юмнууд бас хийж үзэх хэрэгтэй л байна. Ер нь одоо технологи нь одоо тэр чиглэл рүү явж байгаа болохоор энийг дагаж хөгжих зүйлс нь юу байх ёстой юм бэ? Одоо та нар бол мэдгүй яг нэг платформ тавцангаа metaverse одоо энийг монголоор хэлэхгүй бол энийг хиймэл ертөнц хиймэл юм уу да тий? Хиймэл гэж хэлэх нь зүг биз дээ тий? За тэгж л орчуулагдах нь зүг баг та. Виртуал дижитал энэ ертөнцийг хийгээд хүмүүс ер нь ийшээ яваад амьдрах нэ. Гэхдээ одоо нэг байгалийн баялагч өөрөө нэг юм тодорхой хэмжээтэй байгаа шүү дээ. Гэхдээ хүний тоо ч угаасаа өссөн хിവэрэ байгаад идэг. Тэгээд мэдхгүй яг судалгаа ямар гэдгийг байгалийн баялаг хүний тоо хоёрын хоорондох пропорцийг хэмжиж үзээд ер нь хэдэн жилийн дараа эн чинь дуусаад ингэх юм байна гэдэг тийм тооцоол бол байдаг л угаасаа нөгөө дэлхийн дулаалтай холбоотой хийгдсэн амар их юмуд байгаа болохоор. Тэгэхээр энэ хүн өөрөө хэрэглээгээ яг физикал хэрэглэхгүйгээр хэрэглээ үргэлж өсөж байгаа учраас тэрийг боддоор хэрэглүүлэхгүйгээр бодит бусаар тэрийг мэдрүүлэх болон тэнд одоо ажилуулахын хэрэгцээ бас тэр эдийн засгийн талаасаа энэ бодит байдлын үнэлэмж талаасаа үүссэн байх л та. Ер нь бол зүгээр нэг гинт энэ хүн ийм юм дуртай байна гэж хийгээгүй бах. Ер нь бол тэр цаана бол нэг тийм юу явж байгаа бах гэж бодож байна. Харин энийг дагах одоо хөгжих зүйлс нь юу юм бол би бол бас одоо энэ технологийн талын залуучууд маш ихээр үзэж байгаа бах, сонсож байгаа бах гэж бодож байна. Тэгээд энийг за ертөнц бол ийм болох юм байна. Энэ дээр бол нэг ийм юмнууд заашгүй хэрэг болох юм байна. Тэрийг нь бүтээчи хөгжүүлчихье гэсэн хүмүүс бас сонсож иж магадгүй. Таны хувийн бодол шүү. За бас яг бас хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ энэ дээр бол ингээд зөндөө олон юм туршигдаж л явж байна л да. Одоо жишээлхэд NFT гэж бид нар бол одоо ерөөсөө төсөөлөх аргагүй зүйл байхгүй. Яг үүндээ бол бодит зүйл биш. Гэхдээ тэр бол одоо яг ингээд үл хөдлөх шиг юм үнцэнтэй болчлоо шүү дээ. Үнцэнтэй юм бий болж байна те. Тэгээд зүгээр л виртуал орчинд ингээд одоо газар хооронд бий болгоод ингээд газар хүртэл зарж болж байна те. Тэгээд ингээд эхлэнгүүт энэ дотор угаасаа ингээд үйлчлэгээ явах нь ойлгомжтой. Тэгээд Facebook бол одоо өдөрт 40 минут хэрэглэхэд Facebook ч одоо бараг $1 триллион компани болчихж байгаа байхгүй. Тэгээд чинь энэ metaverse чинь бол багаар батхад өдөрт 3 цаг хэрэглэхээр зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энэ дотор бол нэг $1 триллион компани бол нэг 3-4 бий болох боломжтой ийм том маркет бий болж байгаа. Тэгээ энэ дээр нь нэмээд гейм байна. Одоо ингээл зөндөө олон юмнууд гарч ирнэ. Тэгэхээр яг хамгийн анхных нь хэрэглээ нь юу байх вэ гэдэг дээр одоо бүгд л уралдаж байна да. Тэр донд л ерөнхийдөө бас уралдаад үзэх хэрэгтэй л баг. Ямар ч хэл байсан. Тэгэхдээ энийг одоо жишээлхэд за тэрэнд уралдахын тулд юу байх хэрэгтэй вэ гэхээр чинь манай одоо хэрэглээнд өөрөө тэр мэн ороод ирсэн байх хэрэгтэй тий. Тэгээ хэрэглээнд ороод ирсэн байхын тулд тэдний дэд бүтцэн одоо бэлэн болцсон байх хэрэгтэй. Тэгээ ингээд эхлэнгүүт чинь энэ дэд бүтцийг бий болгох. Тэгээ тэрнийг ингээд ямар ч байсан хэрэглээнд оруулаад авчих юм бол тэрэн дээр янз бүрийн туршилтууд хийгээд үзэх боломжууд нэмэгдээд эхэлнэ. Тэгээд тэр чинь өөрөө яг ямар их үнцэнтэй байдгийг бас харуулж өгч л байгаа юм л. Одоо жишээлхэд
өмнө нь одоо нэг юм ихэвчлэн одоо вебсайт одоо юу гэдэг Twitter энтер гээл те дандаа юм бичгээр явдаг блог энтер гээд явдаг байсан юмнууд нэг мэдгэтэл YouTube дээр те Netflix дээр ингээд бүгд видео контент болоод ороод эхэлж байгаа хөө. Гэхдээ энэ яагаад ингэсэн юм бэ гэхээр нөгөө нэг 3G-ээс 4G рүү хөрөхөд л юм болчихж байгаа байхгүй. А гэтэл одоо яг ингээд хамгийн сайн видео контентуудыг хийж байгаа Netflix төр контентуудыг зарж байгаа ч юм уу. Эсвэл одоо яг энэ видео контент одоо видео платформуудыг үүсгэж гаргацсан одоо за Snapchat байна те ийм газруудыг харангуут ерөөсөө л хамгийн эхлээд тэр одоо 4G технологиг ингээд хэрэглээнд нэвтрүүлсэн газраас ингээ хамгийн түрүүлээ төрчихөж байгаа. Харин тийм болохоор бол ямар ч байсан энэ дид бүтцүүдийг бол урдчлаад бий болгоод оролдож үзэх нь л чухал юм шиг. Тийм байна. Тэгжиж л юу яаралтаа оруулж ирж дагаад хөгждөг хүмүүст боломж олгогдоод тий тэр одоо 5G ороод ирэхэд IoT интернет IoT-ийн төхөөрөмжүүдтэй одоо хэрэглээнд нэвтрүүлэх тийм програм хангамж дээр ажилладаг хүмүүс сая боломж нь олдож эхлэх гээд шүү дээ. Андорын төслийн тухай энэ хэсэгтээ би ярилцмаар санагдлаа. Дижитал twin гэдэг энэ одоо яриач чинь сая сүүлдэл Монголд яригадаад эхэллээ шүү дээ. Тэгээд энэ чиглэлд судалгаа шинжилгээ хийж байгаа энэ Андорны хувьд та одоо яг ямар ойрын ирээдүйд ямар зүйлс дээр ажиллаж байна тэрийг танилцуулах уу? Ер нь болохоор за энэ чиглэлээр ерөнхийдөө юм хийж үзье гэж бодсон шалтгаан нь болохоор мэдээж хэрэг одоо нэг юм технологийн юм том давалгаанууд болдог тий. Тэгэхээр чин за яг зөвхөн 3G 4G гэдэг утгаараа ч биш нэг хэсэг одоо энэ технологиуд ингээ орж ирж байна. Энд дээр болохоор за 5G, IoT, хиймэл оюун энтергээд ийм нэг хэсэг одоо технологиуд орж ирээд энэ технологиуд маань ямар ч байсан амьдралыг өөрчлөх нь бол ойлгомжтой болчлоо. Тэгээд амьдралыг өөрчлөн энэ ингээд нэлээд том өөрчлөлтийг авчирна. Гэхдээ тэр өөрчлөлтөөс одоо жоохон хоцорчих юм бол өмнө нь бол бид нар нэг 5-6 жил бол дандаа хоцроо яваадсан байхгүй. Тэгэхээр тэр одоо 4G орж ирэхдээ бид нар зүгээр хэрэглээнд орж ирэхдээ хүртэл 6 жил хоцорсон байдаг те. Тэгэхээр энэ удаад энэ лүү нэг жоохон хурдтай ашиглаад эхэлчих юмсан. Тэгээд яг тэр нэг аж үйлдвэрт нь хэрэглэгдэж байгаа тэр хэсэг рүү арай хурдан яваад орчих юмсан те. Тэгэхээр чинь бид нар бол за хэрэглээнд бол одоо Монголд одоо жишээлхэд за яг ийм хэрэглээний аппликейшнууд хэрэглээний одоо энэ технологиуд бас ч нэлээд нэвтэрсэн байж байгаа. Тэгэхээр хэрвээ 4G одоо жишээлхэд 6 жил хоцролгүй орж ирсэн бол магадгүй Uber-ийн оронд UBCAP байж ах бас боломжтой байхгүй тий. Тэгэхээр чинь тиймэрхүү зүйлүүдийг бодоод үзэхээр ерөөсөө л энэ дид бүтцийг нь хурдан бүрдүүлээд тэгээд залуучуудад энэ дээр ингээд ажиллах боломжийг нь хурдан бий болгочих юм бол эндээс чинь янз бүрийн санаанууд гараад тэр дундаас аль нэг нь амжилтанд хүрэх юм байна л гэдэг бодол байгаад байгаа. Тэгээд тийм болохоор аль болох энэ дид бүтц дээр тэгээд нээлттэй хүмүүс орж ирээд хөгжүүлэлт хийх боломжтой. Тэгээд яг энэ аж үйлдвэржилтэнд зориулсан. Гэтэ аж үйлдвэр гэдэг маань Монголд бол аж үйлдвэр гэдэг маань цөөхөн байгаа шүү дээ. Уул уурхай, за барилга, хөдөө аж ахуй гэдгээр энэ салбаруудад таачулсан ямар ч байсан шууд оролцоод ингээд хийх боломжтой тэр нөхцлүүдийг нь бүрдүүлчихүүлэр нь тун одоо бас нэг томоохон ахиц гарах юм байна даа л гэж бодож эхлүүлсэн байна. Энэ сая юу яалаа л да бизнес тухайн бизнес хөгжөхөд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг ингээ ярихлаар та сая үндсэн одоо 5G-аас 4G-ээс 5G руу шилжихэд 3-аас 4 рүү шилжих үед ингээд гарсан амжилттай явж байгаа бизнесүүдийг дурдсан чинь нэрэл ийм юм болоход энэ зүйл ашигтай байж болох юм байна гэдэг санаагаар сэтэд хийсэн чинь Snapchat boom за болчлоо шүү дээ. Тэрнтэй ижилхэн тэр Silicon Valley-д энэ бүх мэдээлэл ямар урсгалаар явдаг юм бэ? Одоо тэр тэнд болж байгаа тухайн үед одоо инженерүүд бие биентэйгээ ямар төслүүдээр ажиллаж байгаагаа нээлттэй ярьд юм уу? Тэрийгэ дагаад тэндээс хин нэгэн заа нэг ийм юм хийгээд үзьегээд туршд юм болоо. Энэ мэдээллийн урсгал нь юу нь яаж явд юм бол тэгээд Монголд байгаа залуучууд ер нь Silicon Valley-д заавал инженерүүд ер нь тэнд байвал зүгээр юм шүү. Би сая гинт тэгж бодлоо. Энд байж яснаас. Silicon Valley харин
Бид нар болохоор Silicon Valley яагаад ч нэг бусад газруудаас арай өөр. Одоо яг иймэрхүү Silicon Valley-тэй адилхан ийм одоо ийм кластер ч юм уу те ийм орчныг экосистемийг үүсгэх гэж зөндөө олон газар оролцсон. Одоо Next Silicon Valley гэл ингээл бүхэл газар оролцож үздэг ч гэхдээ нэг л болдгоо байхгүй. Тэгээд Silicon Valley гэдэг газар болохоор ингээд бид нэр төсөөлөнгүүд өөстөө лифтэнд явж байгаа л 30 секунд питч хийхэд $100,000 өгчөөл буучдаг байх тий. Эсвэл одоо юу гэдэг нь өөстөө гаражын дотор ингээл нэг юм ихлүүлэл яхталстай ямар ч татвар матургүй явцдаг байх гэдэг ч юм уу. Эсвэл ч галзуу инженерүүд өөстөө наатах чинь хийгээд өгийгэл орж ирээ хийгээ өгчдөг байх гэдэг ч юм уу тий. Өөстөө төр мөрөөсөмстэй дэмжээдтэй алаад өгдөг байх. Аль нь ч байхгүй. Үнэхээр аль нь ч байхгүй эдгээр дундаас. Тэгээд хамгийн өндөр татвартай бүр дэлхий дээр бүр байхгүй татвартай. Тэгээд инженерүүдийнхэн цалин бүр хаач байхгүй хэд дахин өндөр. Тэгээд бүр ингээд стартап байгуулахад хамгийн муу газар байгаа байхгүй. Хамгийн бүх муу нөхцлүүд бүрдсэн байгаа байхгүй. За. Тэгсэн мөртлөө яагаад тэндээс төрөөд гараад идэм бүү мэд. Ямар ч хэлээс би таныг хэлэх гэж байгаа юм байна. Тэгээд тэнд болохоор ямар ч байсан энд хүмүүс цуглардаг болцсон. Хамгийн чадвартай гиснүүд нь за энд л алжих юм бол би угаасаа хүлэн зөвшөөрөгдөн. Эндээс амьд гарч энд угаасаа ингээд бүр ингээд хинч орсон живчдэг. Гэтэ эндээс амьд гарчгал юм бол дэлхийд гарах нь ойлгомжтой. Тэгэд эндээс амьд гарцсан байх юм бол хинч гисэн хөрөнгө оруулах сонирхолтой. Oh my god Silicon Valley компани байгуулчихж байгаа юм уу те. Окей тэгвэл гээд ингээд ийм нөхцөл байдал бүрддэг. Энэ нь одоо нэг одоо юу гэх юм те. Бусад газарт байхгүй нэг тийм нэг одоо юу гэдэг юм хахир хатуу нөхцөл байдал шүү дээ. Тийм ерөөсөө л одоо экстрим юм байна. Экстрим газар байхгүй. Тийм ээ. Тийм учраас тэндээс гарч ирснүүд нь дандаа амжилт болоод байдаг. Манайх экстрим юм байгуулгатай гэсэн шүү дээ. Монгол зүгээр цаг агаар магаараас нуудах. Гэтэл одоо Сингапур ч гэдэг юм уу гэл Солонгос ч гэдэг юм уу ингээд бас янз бүрээр туршиж үзэж байгаа. Янз бүрээр одоо ингээд хөрөнгө оруулалтыг нь амархан болгочихъя. Ингээд ийм одоо лаборатори юунууд байгуулчихъя, accelerator байгуулчихъя гэдэг. Аль нь ч гэсэн яг тэр Silicon Valley шиг бол болохгүй байгаа. Гэхдээ яг арай нэг өөр хэлбэрээр ч юм уу бас ингээд стартапууд гараад иймэрхүү нөхцөл байдлууд бол бас бүрдэж байна л да. Тэгэхээр газар болгон бас адилгүй юм шиг байгаа юм. Яг тэр Silicon Valley тэр нөхцөл байдлыг хуулахад бол бас их хүнд. Тэрэнд бол хамгийн хэцүү учраас тэндээс гарахад бол найдвартай. Тийм л санагдсан. Тэр бол анхны даваа юм байна те. Тэрийг давчвал тэгэл цаашаага хөнгөн даваанууд байдаг байх л та. Эргээд дижитал твин дээр ярихад бид ер нь бол AI хиймэл оюун ухааныг хөгжүүлэхийн тулд хамгийн их шаардлагатай зүйлс нь бол дата гэдэг ба шүү дээ. Тэгэхээр энэ дижитал твин дээр яг бодит байдлаас виртуал ертөнц рүү бодит байдал дээр байгаа зүйлийн хувилбарыг нь яг ижлэхэн хэлбэрээр бий болгох тухай дээр яригадаад ахш байгаа. Тэгээ энийг ер нь бол аль салбар дээр хамгийн одоо хэрэглэх боломжтой, түлхүү хэрэглэх боломжтой. Ер нь түлхүү гэж болохгүй бах. Бүх салбар энийг хэрэгжилж болох бах те. Манад ер нь аль салбар төрүүлж адаpt хийх нь зүгээр юм бэ. За тэгэхээр ер нь болохоор одоо нэг за би бас нэг өөрийнхөө нэг юун дээр нэг богинохон яг яагаад ингээд энэ хоёрын хооронд ингээд одоо юу гэдэг юм ирээдүйн бизнесүүд ер нь ямар хөө байх бол гэсэн нэг тиймэрхүү нэг таамаг гэх юм уу нэг ийм нэг юм нэг нэвтрүүлэгч гэх юм уу нэг жижигхэн подкаст хийжсэн. Тэгээд энэ дээр бол нэлээд жоохон тодорхой ярьсан байгаа. Гэхдээ энэ дээр нэг давтаж яагаад байх юм. Окей. Тэгэхдээ тэр гол санаа нь болохоор яах вэ гэхээр за зарим бизнесүүд ингээд өөрчлөгдөж хуучин ингээд өмнө нь бол ингээд хүний хөдөлмөр ордог байсан, хүний нэг оюун санаа нэлээд орж ээж хийдэг байсан юмнуудыг голцоо машинаар хийдэг болчих. Тэгээд энэ машинаар хийгээд эхлэнгүүт энэ бизнесүүд ч өөрөө ингээд амар хурдтай тэлэх боломжтой болчихж байгаа учраас энэ одоо хэдэн тэрбум долларын компаниуд ингээд тасар хурдтайгаар бий болоод байгаа нөхцөл байдал үүсчихэж байгаа байхгүй. Гэтэл эн чинь болохоор зөвхөн л яг энэ
технологийн салбар дээр бий болоод байгаа болохоос бусад салбарууд цаана нь бол зөндөө олон том салбарууд байж байгаа. Тэгээ бүхэл салбаруудад энэ өөрчлөлтүүд ирж болно. Тэгээ энэ өөрчлөлтийг авчрах хамгийн гол суурь нь болохоор химэл оюун байгаа даа байхгүй. Яг гэвэл нөгөө нэг хүний нэлээд одоо хүч хөдөлмөр гаргаж хийдэг байсан зүйлийг л ерөнхийдөө машинаар хийчий гэдэг л санаа байж байгаа. Тэгээд энэнийг болохоор яаж хийх вэ гэд бодоод үзэхээр л ерөнхийдөө за хуучин тэр хийдэг байсан юмнуудыг нь дижитал болгочих юм бол болчих нэ. Тэгэх юм бол бид нар машинаар хийчих болох юм чинь дижитал твин гэдэг ойлголт ерөнхийдөө гарч ирээд тэгээд ямар ч альч домен дээр очисон тэр доменийг л аваачаал дижитал болгоод тэгэл машинаар одоо тэр өмнө нь хүний тэр дунд ч одоо жишээлхэд зөвхөн хүний одоо хийдэг байсан ажлыг хүнийг машинаар солих асуудал ерөөсөө биш байгаа хгүй. Өмнө нь бол хүний олж харж чаддгүй байсан зүйлийг машин өөрөө олж харах боломжтой, хийх боломжтой. Тэгээд бодонгууд чинь асар их тийм одоо үр ашиг авчрах боломжтой. Тэгэхээр бол энэ лөө бол бүгд л шилжих баг. Тэгтээ хизээ нэгэн цагт тий. Тэгэхээр бид нэр яг өөрсдөд байгаа биднэрт байгаа ресурсаа ашиглаад магадгүй одоо уул уурхай байж болно тий. Одоо юу гэдэг хөдөө аж ахуй байж болно. Энэ салбарууд дээр туршаад үзэх боломжтой байхгүй. Тэгэхээр одоо жишээлхэд уул уурхайн дижитал твинийг одоо монголчууд хийж байгаа гинэ. Тэр нь одоо уул уурхайн дижитал твин дээр ажиллаж байгаа монгол компаниуд бол магадгүй яг тэр салбар тэр нөхцөл байдалтай бус дэлхийд яг одоо тэргүүлээд явах боломжтой тийм нөхцөл байдал ч үүсэх боломжтой байхгүй. Тэгэхээр энэ лөө бол нэг удаа энэ технологийн ийм том давлгаа ирж байгаа дээр оролдоод үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэрвээ энэ давлгаа үүсцний дараа бол бид нар хойноос нь яваад хязгаарч гүйцэхгүй. Харин тий. Гэтэл энэ давлгаа чинь магадгүй 20 жилдээ л нэг удаа ирдэг зүйл байхгүй. Тэгэхээр чинь миний амьдралд бол одоо жишээлхэд дахиад ирэх хүртэл бол тэр үед бол яг тийм чадвар боломж байхгүй юу те. Энерги бас байхгүй. Энерги бас байхгүй болсон байж байна. Тэгэхээр зүгээр л бид нар энэ давлгаан дээр зүгээр нэг мэдрэл муутай юм шиг нэг зүтгэд үзэх боломж бол байгаа. Тэгэхээр бүгдээрээ нийлж байгаа л нэг окей энэ давлгааг нэг ашиглаад үзье гэд оролдоод үзэх хэрэгтэй байна. Тэгэхээр ийм нөгөө технологийн асар том өөрчлөлт чинь өөрөө нэг барьеруудыг байхгүй болгочдөг. Нөгөө хязгааруудыг байхгүй болгочтой. Тэгээ бүх юм шинээр эхэлж байгаа учраас бүгд адилхан гараанаас эхлэх боломжтой. Өнөөдөр дижитал твин гэж ярихад нөгөө нэг том компаниуд ч гэсэн за дижитал твин гэж юу байж болох уу гэж зүгээр брейнстормоос л эхэлж байгаа байхгүй яг бидэртэй адилхан. Тэгэхээр яг тэр үе дээр нь л боролдоод үзэх хэрэгтэй. Хей, танд өнөөдрийн ярилцлага таалагдж байгаа биз дээ? Гол нь хэрэг болох ёстой шүү. Энэ мэтчлэн маш их мэдээллийг хүн авдаг. Өдөрт 35,000 гаруй шийдвэрийг дан ганцаар тарих гаргадаг байна. Тэгэхээр ядардаг байгааз Brain Active энэ бүтээгдэхүүнийг та хэрэглэснээр тархины цусан хангамж сайжраад цусны эргэлт, ой тогтоолт гэх зэрэг ер нь энэ дотор болж байгаа бүх процесс сайжрах юм байна. Жишээ нь хятадын ардын ангарахт хэрэглэдэг Jinko хэмээх модноос гаргаж авсан охийг агуулсан байдаг юм шүү. Хэрэглээд үзээрэй. За үргэлжлүүлээд ярилцлагаа сонсцгоё. За би таныг хөрөнгө оруулагч вэ гэж төсөөлье. За та өөрийгөө төсөөлөөр хөрөнгө оруулагч. Гэтэ Монгол. За тэгээд танд нэг гар elevator pitch хийж юм л да. Тэгээд ер нь бол хоёр сонголтоо. Нэг нь бол уламжлалт одоо Монголд явж байгаа бизнес, нөгөөх нь технологийн бизнес ч юм уу. За эсвэл бүр elevator pitch байха болъё зав. Та хэрвээ хөрөнгө оруулагч байсан бол ямар төрлийн бизнест яг одоо хөрөнгө оруулах вэ? Яг энэ цаг үедтэй coin bla bla NFT тэгснэ гинт нөгөө талд нь барилга гэсэн яг нөгөө одоо байгаа бүхэл явж идэг бизнесүүд бай тээ. За миний хувьд гэх юм бол хэрвээ одоо хөрөнгө оруулагч байсан бол одоо Монголд одоо байж байгаа яг одоо биднэрт ингээд ресурс нь байж байгаа бизнесийг дижитал болгож хувирах тэр хэсэг дээр л ерөнхийдөө гол хөрөнгө оруулах боломжууд нэлээд байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр хэрвээ тэрнийг дижитал бусдаас төрүүлээд дижитал болгоод хувиргачих чадах юм бол эсвэл одоо нөгөө нэг машины одоо химэл оюун одоо юу гэдэг нь одоо энэ шинэ технологиудыг ашиглаад тэр одоо биднэрт бэлэн байж байгаа ресурсыг хэрвээ перформансыг нь одоо ашиг орлогыг нэмэгдүүлчих чадах юм бол тэр тэргүй яг дэлхийд гарах боломжтой бизнес. Тэгэхээр тэн дээр л гол одоо
хөрөнгө оруулах хэрэгтэй байх л гэж бодож байна л доо. Гэхдээ бизнесүүдийг ингээд бид нар бас ингээд нэг хооронд нь их холж утгаад байдیں۔ Гэхдээ энийг нэг энэ дээр нэг яг энэ сэдвтэй холбоод бас нэг жоохон ойлголт өгчэй гэж бодсон. Нэг нь болохоор ингээд зарим бизнесүүд болохоор одоо жишээлхэд Facebook гэдээ үзэх юм бол Facebook тухайн үед зөндөл сошиал нэтворк байсан те. Тэднүүсийн л нэг штэ. Гэхдээ хэдэн зуугаараа гарсан, хэдэн мянгаараа гарсан тэд нар дундаас нэг нь л үлдсэн. Гэтэл иймэрхүү төрлийн бизнесүүд байгаа. Энэ бол одоо янз бүрийн жижиг аппликейшн байж болно. Зүгээр нэг санаагаа ингээд нэг хийгээд үзэж болно. Жишээлхэд Clubhouse гэх юм бол тэр бол цэвэр хаз байхгүй юу? Өмнө зөнд хийгдсэн байж лээсэн хинч тоохгүй байж хаад яг тухайн үед зөндөө олон нөхцөл байдлууд бүрдснээс болоод ингээд нэг бүүн болцсон тий. Тэр ийм бизнесүүд байж болно. Эсвэл ингээ юм амар тодорхой хизээ болох нь ойлгомжтой 10 жил 20 жилийн дараа ер нь болох нь ойлгомжтой. Тэгээд ер нь бол цөөхөн одоо яг мэрэгжлийн хүмүүс хийх боломжтой. Зүгээр хин дуртай нь бас хийх хэцүү. Тэгэхээр ийм бас нэг ингээд яг адилхан одоо технологийн бизнесүүд ч гэсэн бас ийм нөхцөл байдлууд байдаг. Тэгэхээр одоо жишээлхэд тийм аз туршсан юмн дээр бол одоо жишээлхэд хамаг юм хийжүүл хийж болохгүй байхгүй. Тийм болохоор тэн дээр бол одоо стартап хийж байгаа хүмүүс ч гэсэн ялангуяа яг тийм аз туршсан бизнес одоо хийж байгаа бол би энийг хэдэн удаа оролдож чадах вэ гэдгээ бодож үзэх хэрэгтэй. 10 удаа оролдож чадах ч юм уу 5 удаа оролдож чадах байж ээж тэрнийг хийхгүй бол ганцхан удаагийнх дээр хамаг юм тавьчих юм бол эзэж болохгүй. Гэтэл энэ тал нь бол за чамд үнэхээр яг чадвар нь байгаад мэрэгжил нь байгаад тий тэгээд юу болох нь ойлгомжтой ийм юмн дээр бол угаасаа амар ойлгомжтой юмн дээр бизнес хийж байгаа болохоор энэ дээр бол нэг удаад одоо томоохон бет хийх боломжтой ч юм уу. Тэгэхээр энэнийг нь бас жоохон харах хэрэгтэй байх гэж бодож байна. Би бодвол нөгөө нэг аз турших юм жоохон нэг тийм дуртай бол биш. Тийм болохоор хэрвээ аз турших хэрэгтэй бол зүгээр л зөндөө олон жижигхэн юмд л аз турших хэрэгтэй байх. Хэрвээ тийм биш бол яг л чаддаг юм мэддэг юм ингээд тодорхой юм дээр бас илүү сонирхож хөрөнгө оруулах байх л гэж бодож байна. Тэгээ бодох юм бол мэдээж зэрэг уурхай хөдөө аж ахуйг дижиталжуулах. Тэгээд энэ дээр ямар нэгэн одоо тэр шинэ технологиудыг ашиглаад нэг юм одоо үнцнийг бүтээхэд л гол анхаарах байх та. Та сая Монголд ирлээ. Яг Digital Nation ICT Expo энэ жил Digital Nation 21 гэдэг яг тийм нэрээр цахим үндэстэн болгоё гэдэг тийм арга хэмжээ боллоо. Ер нь хэр өөрчлөлтийг мэдрв 2 жил ирээгүй байсан шүү дээ. 2 жилийн дараа ирлээ. Тэр тусмаа яг энэ саяны арга хэмжээн дээр ер нь ажиллаж байхад юу өөрчлөгдсөн байна манай улсад? За ер нь бол залуучууд маань амар өөр болчиход тий. Үнэхээр бас яг ингээд ийм одоо passionate гэх юм уу тий. Ямар нэгэн одоо шин соргог шин юмд ингээд амар хурдан адапт болдог, шин юмыг амар хурдан хүлээж авдаг. Тэгээд тэрнийг ингээд юу ч байсан ингээд сонирхдаг, үздэг тийм байна. Тэгээд тэр бол маш гоё зүйл. Тэгээд ямар ч байсан нөгөө ингээд хийж бүтээх амар эрмэлзэлтэй тэнд одоо хичнээн төрлийн одоо янз бүрийн одоо үйлчилгээнүүд тэгээ бүхэл төрлийн үйлчилгээнүүд ингээл янз бүрээр оролдож үзсэн байгаа байхгүй. Тэгэхээр чинь урд өмнө бол бас иймэрхүү экспонууд болдог байсан. Тэгэхэд бол яг ийм одоо шинээр гарч ирж байгаа стартапууд хамаагүй цөөхөн байдаг байсан те зүгээр ганц нэг хэн сонирхолтой зүйлүүд гэтэл энэ удаад бол ингээл асар их байгаа нь ерөөсөө маш их сонин санагдсан. Тэгээд одоо энэ бид нар ч бас тийм нэлээд жоохон тийм одоо өмнө нь бол бид нар нөгөө нэг юм хуучин арга барилаар явдаг одоо хуучин гэж үздэг байсан бизнесүүдийг янз бүрийн юм шинэлэг аргаар бас одоо disrupt гэж ярьдаг те ингээд нэг өөрчлөлт үүсэх бас нэг ийм оролдлогоодыг бас хийж үзлээ л те тэгээд тэр ч гэсэн бас нэлээд бас залуучуудын сонирхлыг бол маш их татчихжээ. Тэгээд эн чинь нэрээ бас ингэж өөрчлөгдөж болох юм байна. Эн чинь бид нэгэл нэг юм хуучин ингээд нэг хуучин арга барилаар явдаг ингээд нэг тийм сонирхолгүй зүйл гэж бодож исэн чинь нэрээ энэ сонирхолгүй зүйл чинь ягаад бас сонирхолтой байж болохгүй гэж те нэг бүр шал өөрөөр хийгээд үзвэл ягаад болохгүй гэж гэдэг иймэрхүү санаануудыг бол хүмүүс маш соргохоор хүлээж авч яана гэж харсан.
би сая нөгөө дижитал хэлбэр рүү шилжих тухай таны түрүүний хариултнаас улбаалаад дотроо бодоол яваад байлаа л да. Бүх зүйлс хувирах тэр чиглэл рүү уусч орох тухай бодоод явж исэн. Тэгээд ер нь бол хүнд бас нэг хүний бусад амьтдаас ялгадаг зүйл чинь тэр нэг дотор нь төрдөг мэдрэмж гэж зүйл байгаа шүү дээ. Тэр мэдрэмжийг бол худалдаж авч болдоггүй те. Мэдрэмжийг одоо юу гэдэг тэр тухайн зүйлд төрдөг юм дотор бий болдог нэг тийм яг сонирхолтой яг дижитал хэлбэр рүү ороход айгүй сонирхолтой зүйл байгаа шүү дээ. Тэрний хамгийн амархан авдаг тэр мэдрэмжийг хамгийн их хурдан өгдөг зүйлс нь бол урлагийн бүтээлүүд байдаг шүү дээ. Урлаг гэж нэр дор байдаг зүйлс. Тэр нь кино байж болно, дуу хөгжим байж болно, зураг, уран зураг. Тэгээд классик, тэ симфони оркестр энэ төр гэл. За тэгэнгუთ Metaverse дотор урлагийн бүтээл, урлаг өөрөө байрших амар супер дупер боломжтой тий. Тэр дотор урлаг өөрөө бүр бодит байдлаас илүү ч магадгүй байрших тийм бүрэн боломж байгаа бах л та. Би яг нөгөө хязгаарын мэдгүй учраас надад бол тийг санагдчихэв. Энэ чиглэл рүү одоо манай залуус магадгүй бид нэр яг контент үйлдвэрлэлийн салбарын өөрийнх нь эдийн засгт нь гүйдэг мөнгөн дүнг бодоод үзэхлээр бүр тэнэг өндөр дүн байдаг шүү дээ. Тэр одоо BTS хамтлаг шүү дээ. BTS ч өөрөө ардталт нэг шинжлэх ухаан яваад илээ шүү дээ. Тэгээ таны тэр BTS-ийн тухай хийсэн яриаг чинь би Clubhouse дээр сонсч ирсэн. Дээрээс нь YouTube дээрээ бас нэг ярьсан байсан баха. Өөрийнхөө суугаар те. Тэгээд энэ бас яг манайхан урлагийн салбар өөрөө яг нэг тийм хөгжил нь яг угаасаа уламжлалт маягаар явж байгаа. Гэхдээ энэ чиглэл рүү залуус өөртөө трендээ дагаал орох л баг л та тий. Тэр чиглэлд явж байгаа залуус та хувийн зөвлөгөө өгч гэвэл юуг одоо хамгийн түрүүлж prioritize хий гэж хэлэх вэ? Тэдний хооронд нэг уялдаа байх хэрэгтэй байх. Инженерүүд яг урлагийн салбар руу бас чиглэсэн тийм үйлдэлүүд хийх хэрэгтэй байх л та. Урлагийнх нь тийшээгээ биш гэхээс илүү энэ хоёрыг дундаа уулзах юм уу? За нөгөө BTS-ийн тэр юу болохоор би өмнө ингээд нэг анзаарахгүй явж байгаад тэгээд яг IPO хийх үеэр ингээд тэр зүгээр компанийн тухай уншиж байгаад хүн ч ямар сонин бүр амар шокинг санагдчихсан. Би болохоор тэр нэг өмнө өрөөсөө сонирхож байгаагүй, үзэж байгаагүй тэгээд тийм өөрчлөлт ийм өөрчлөлт байж болох юм байна гэж бас нэг их сонирхолтой санагдаад бас тэр тухайс судалт жоон сонирхож үзчихсэн. Одоо Metaverse гэд ихлэнгүүт дахиад энэ дээр ингээд шинэ контентцүүд бий болж эхэлнэ. Тэгээд тэр контентцүүд болохоор одоо жишээлхэд хуучин одоо кино студиуд ч юм уу те одоо ингээл одоо уламжлалт одоо нөгөө хамгийн топ компаниуд нь л хийдэг ингээл бусд нь ингээд таньсан дагдаг иймэрхүү нөхцөл байдал ингээд эвдэгдэнэ. Тэгээ энэ эвдэгдэж байгаа нөхцөл байдал дээр янз бүрийн оролдлогоодыг хийж үзэх нь бас амар чухал баг. Тэгээд одоо жишээлхэд Солонгос хамгийн эхлээд одоо 4G орж ирснээрээ хамгийн том кино үйлдвэрлэгч болчихж байгаа байхгүй. Тэгэхэд бүх хүн нөгөө гар утснаасаа кино үздэг, бүх хүнд нөгөө нэг интернетээр кино үздэг нэг ийм үе явангууд тэрнийг дагаад ингээд контент үйлдвэрлэл хамаагүй сайжирч байгаа ч шээ. Тэгэхээр нэг тиймэрхүү бас нэг юу гараасаа л гэж бодож байна л да. Бүгдээрээ нэг 3D ч юм уу эсвэл яг энэ Metaverse орчинд хэрэглэгдэж болох тийм янз бүрийн контентцүүдийг бас гаргаж үзээд иймэрхүү үйлчилгээнүүд бас энэ одоо урдчлаад хэлэхэд бол үнэхээр амар хэцүү. Бирх баг. Тийм бирх баг. Гэтэ эндээс одоо жишээлхэд хэрвээ амар креатив юм гарах юм бол үнэхээр одоо бид нэр хүүг харж шүү дээ. Тэгэхээр өөр байх нь л амар чухал юм шиг санагтаад байгаа. Тэгээд хэрвээ тийм өөр зүйлийг л хийж чадах юм бол тэгэл ондоо шүү. Өөр гэдэг үг байна. Одоо зүйлийг хийж чадах юм бол тэгээд юу штэ одоо сайта хэлсэн нөгөө нэг жишээлх юм бол дуу хөгжим кинон дээр бол маш том pictures production-ууд ийм бүр empire-уудыг бий болгоцсон байдаг те. Тэнгуут тэд нэр үгүй болох боломжтой гэж шүү дээ. Тэр нөх хил хязгааргүй томуудаас л зөвхөн амар юм гардаг биш. Жижиг контент үйлдвэрлэгчнэр бүүн болох боломжтой гэсэн үг үү? Байрлал нь өөрчлөгдөх боломжтой. Ерөөсөө шин амар шин шал ондоо ертөнц гараад байна. Тэр дундаас хэрвээ нөгөө хуучнууд нь хэрвээ хувирч чадахгүй бол одоо шин тоглогчд нь
дэшээ гараад ирэх боломжтой. Тэгээ яг нөгөө нэг бид нар бас ингээд нэг бухимдаад байдаг зүйл байдаг ч social network дээр ингээд амар сөрөг юмнууд их явж байна энэ төр гэдэг. Гэхдээ энэ маань болохоор нөгөө нэг хүн чинь өөрөө нөгөө нэг юм бусад амьтдаас ялгаатай яг нөгөө дөрөвний чиний хэлдэг шиг ингээд нэг юм одоо cap авах хэвээр ямар нэг юмнаас ингээд одоо тэрний ч одоо юу гэж нэрлэмээр юм те зөвхөн ингээд нэг гоё хоол амтлаад ч юм уу те эсвэл гоё амраад ч юм уу эсвэл одоо юу гэдэг нэг ийм юмнаас юу авахаасаа илүүдэг эсвэл нөгөө ингээд дулаахан газар байгаад ч юм уу те зөвхөн ийм мэдрэмжүүдээс ийм мэдрэмжүүдээр амьдрахаас гадна одоо ямар нэг юмыг чадчихлаа гэдэг мэдрэмж ч юм уу эсвэл ямар нэг юмыг бодож исэн чинь тэрэнд би илчлээ гэдэг мэдрэмж ч юм уу эсвэл одоо өөрийнх нь зөв мэдрэмж те өөрийнх нь зөв мэдрэмж эсвэл хүмүүс миний бодлыг дэмжиж чинь намайг дэмжиж чинь гэдэг мэдрэмж ч юм уу ийм мэдрэмж авч ээж амар хурдан сурдаг хүн ч өөрөө тэр нь болохоор хүний нөгөө нэг сурах мэдрэмжийн суурь нь баггүй тэгэхээр чин одоо нөгөө сурах одоо хүн чинь бус тамтаас хамаагүй хурдан сурж байгаа тэгээд тэр тийм болохоор угаасаа асар хурдан сурж байгаа гэтэл тэр мэдрэмжийг ингээд авах гэхээр одоо нөгөө нэг сошиал дээр бол тэр мэдрэмжийг өгж байгаа зөвлөл нь болохоор нөгөө нэг миний профайл амар өндөр спектэй ч юм уу эсвэл би амар царайлаг ч юм уу те ийм байх юм бол тэр мэдрэмжүүдийг авах боломжтой гэтэл эдгээрүүдэнд байхгүй байх юм бол энэ мэдрэмжийг авч чадхаа болчихж байгаа байхгүй тэгээ энэ мэдрэмжүүдийг авч чадхаа болчингууд яах вэ гэхээр хүн чинь өөрийнхөө тэр мэдрэмжийг бий болгохын тулд ингээд одоо интернет очиж одоо муулдаг ч юм уу те ийм юмар ингээд тэр мэдрэмжийг нөхөөсөр харахгүй болчихдаг. Тэгээд энэ ингээд амар их юм одоо юм оостой сошиал чэстэй сөрөг юм байна тэр гэсэн ийм нөхцөл байдлуудыг үүсгээд байгаа байхгүй ер нь бол. Тэгэхээр энэ одоо яванда байхгүй болох байх л та. Гэхдээ байхгүй болохдоо яаж байхгүй болох вэ гэхээр одоо жишээлгээд зөвхөн амар царайлаг мөнгөтэй одоо юу гэдэг те өндөр спектэй байх юм бол тэр мэдрэмжийг авах биш. Түр чи бусдаас ондоо байх юм бол тэр мэдрэмжийг авдаг ч юм уу. Эсвэл магадгүй чи бусдад адилхан байхаараа тэр мэдрэмжийг авдаг ч юм уу. Тэр metaverse гэдэг юм дотор ингээд тэр шалгуурууд тэр юунууд амар өөрчлөгдөх байх гэж би бодож байна. Тэр амар гоё тийм позитив тийм ертөнц бий болох байх гэж бодож байна. Тэр тийм одоо ертөнцийг бий болгохын тулд яах вэ гэхээр амар бусдаас ондоо байх хэрэгтэй, онцгой байх хэрэгтэй тий. Югаараа ч хамаагүй. Тэгээ бие биенийхээ тэр нөгөө нэг ондоо онцгой байдлуудыг ингээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд тэр тал руугаа ингээд яг одоо залуучуудыг харах юм бол ингээд шилжээд байгаа байхгүй юу? Бидний үеийнхэн болохоор нөгөө нэг яг нөгөө хуучин ертөнцид байж хагаад тэрнийг ойлгохгүй сошиал дээр ингээд нэг юм нэг сөрөг юунууд ингээд байнга үүсээд байдаг. Гэтэл шинэ үе бол тэр бүх зүйлийг хаяад окей, ерөөсөө л хүн болгон ондоо онцгой. Тэгээд тэндээсээ өөртөө кап авч чаддаг ийм үе бий болох байх. Тэгэхээр тэр тал руугаа ингээд хөгжүүлээд тэгээд metaverse гэдэг тэр концепт дээр сонин содон онцгой ондоо юм хийж чадах юм бол тэгэл амжилттай байх боломжтой байх л гэж бодож байна. Юу за ашгүй дээ. Гой болох юм байна. Би сая бас айжлуулаа. Нөгөө нэг эн чин сошиал медиа чинь анх үүсээд тэр сошиал медиа дотор энэ багцсан дотор байгаа нэг сайн болон муу талууд байгаа шүү дээ. Тэгээ тэр муу талыг энэ дөнгөж сая та маш сайн гоё тайлбарлалаа л та. Хүмүүс яаж тэр одоо манай нийгэмдэр бол дутуугийн мэдрэмж гэдэг нэр томьёогоор энийг тайлбарлаад байдаг. Тэгээд тэр яагаад үүсдэг вэ тухай сая та их ярьчлаа. Харин дараагийн metaverse үүсэхдээ өмнө нь сошиал медиа дээр бий болцсон байсан энэ хар бараан алдаа дутагдлыг засаад энэ рүү оруулах одоо анхны нөгөө нэг шууд орж ирээд энд хэрэглэгч болж байгаа хүмүүст нь тэ юу яадаг штэ terms and condition шалгуулдаг штэ тэрэн шиг яг ийм нөхцөлийг үүсгэх тийм боломжтой болж байгаа юм байна энэ нь их зөв юм байна да гэд тэгээд нөгөө сая та олимпийн тоглолтуудыг юу анзаарсан олимпиад юу болсон тухай анзаарсан болоогүй болов та завгүй болохоор би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ mental health гэдэг зүйлийг л ер нь бол энэ олимпиар нэлээд түлхүү ярилцлаа тийм мэрэгчлэтнүүдийн хувьд тамирчид өөрсдөө mental health буюу одоо оюун санааны эрүүл мэндийн байдал нь бэлэн бус байгаа учраас би энэ удаагийн олимпиад оролцохоосоо татгалзаж байна гэд нэлээд тамирчид өөрсдөө яг тэмцээний өмнө
хэллээ л дээ тий. Энийний нөгөө нэг үүсэл гарал нь бол хэсэг хугацаанд карантинд байлаа. Хүмүүс хүн хоорондын харилцаанаас өөр хэлбэрт шилжчихсэн байлаа гэх зэрэг. Тэгээд энэ нөгөө тамирчид гэдэг бол хүмүүс маш өндөрт өргөмжилчихсэн асар өндөр хариуцлагыг өөртөө бий болгоцсон. Зөвхөн амьдралаа тэр спорт гэдэг зүйлд маш их хэмжээгээр зарцуулаад эрүүл хүний гэх үэсвэл энгийн хүний туулдаг зүйлсээс илүү хүнд хүчрийг туулдаг амьд харилцаанд ордоггүйч байх юм уу те. Тэгээ хасар их ачаалттай ажилдаг учраас энэ ийм асуудлууд үүсээд байх шиг байна. Тэгээд энэ танах би зүгээр Google-ийн формат стандартыг би бас сонирхмоор байна л да. Ер нь ажилчдынхаа mental health-д ер нь яаж анхаард юм бол шууд мэдгэдэггүйцээр биш ч гэсэн цаагаараа бас стратегиэр одоо ямар нэгэн байдлаар нөлөөлдөг байх л та. Тэгэхгүй бол бас болохгүй ч үж магадгүй л дээ. Би зүгээр сайн мэдэхгүй байна. Та энэ дээр ер нь ямар бодолтой байдгийг. Хей, танд өнөөдрийн ярилцлага таалагдж байгаа биз дээ. Гол нь хэрэг болох ёстой шүү. Энэ мэтчлэн маш их мэдээллийг хүн авдаг. Өдөрт 35,000 гаруй шийдвэрийг дан ганцаар тарих гаргадаг байна. Тэгэхээр ядардаг байгууз. Brain Active энэ бүтээгдэхүүнийг та хэрэглэснээр тархины цусан хангамж сайжраад цусны эргэлт, ой тогтоолт гэх зэрэг ер нь энэ дотор болж байгаа бүх процесс сайжрах юм байна. Шинэ хятадын ардын ангарахт хэрэглэдэг Ginkgo хэмээх модноос гаргаж авсан охийг агуулсан байдаг юм шүү. Хэрэглээд үзээрэй. За үргэлжлүүлээд ярилцлага сонсцгоё. Ер нь бол бас яг тиймэрхүү төрлийн одоо энэ одоо mental health-тэй холбоотой аппликейшнууд ч юм уу ийм үйлчилгээнүүдийг авах боломжуудыг өгдөг. Тэгээд бас тийм яг psychologist-тэй уулзах бас тийм цаг өгд юм билээ. Гэтэ би хэрглэж үзээгүй. Тэгэд хэрглэж үзсэн хүн нь болохоор үнэхээр хэрэгтэй байна гэдэг ийжсэн. Яг рекоменд хийжсэн. Тэгээд яг хуу анх одоо psychologist-тэй уулзахдаа за энэ ямар л хэрэг болов гэж тэгээд за яг үнгүй юм чинь нэг яриад үзье да. тэргүү цаг байна гэд нэг яриад үзсэн чинь үнэхээр үр дүнтэй байлээ гэд рекоменд хийжсэн байхгүй. Би бас тийм үр дүнтэй юм байна даа л гэж бодсон. Ер нь гэхдээ яг нөгөө нэг энэ тэр төлөв рүүгээ очно гэдэг чинь нөгөө нэг өдрийн подкаст болдог бүүм гэж болох зүйл биш байгаа байхгүй. Тэгээ эн чинь ингээд нэг удаан хугацаанд явж байгаад хүнд угаасаа анхны сигналуудыг өгөгдсөн байдаг гэж. Тэгээд эргэн тойронд ер нь Google дотор яг тийм mental health-ны ишүүтэй болсон тийм кейсүүд сонсогддгоо. Байлгүй яг уу. Тэр бол үнэхээр их. Тэр нөгөө нэг энэ ялангуяа энэ tech компаниуд дотор нөгөө ингээд ийм компетишн амар ихтэй. Тэгээд тэрнээс болоод зөндөх асуудлууд их гардаг. Тэгээд гардаг ч учраас тийм үйлчилгээнүүд амар их байдаг компани дотор. Тэгээд ер нь бол асар их одоо жишээлхэд банк нөгөө нэг ийм компетишн дотор ч юм уу тиймэрхүү нөхцөл байдалд байгаа дахаар ч юм уу эсвэл зүгээр яг миний зан харин шин ч би бол одоо ингээд бясалгал энэ төр хийж чаддгүй. Яасан ингээд нэг жоохон ингээд суунгуутлаасаа чичрэл за нөгөө юу болохоо болж байгаа бол гэл ингээд зүгээр тэгдэг байхгүй. Тэгэхээр би бол тэрнийг ерөөсөө чаддгүй. Зүгээр оронд нь би бол зүгээр ингээд ядраа дунтлаа нэг юм хийгээд тэгээд ингээд тасраа дунтчаад босоод ирэхээр хамаагүй амар байдаг. Тийм. Тэрнээс зүгээр ингээд суугаад ингээд яах гэхээр ерөөсөө болдгоо. За ийм байж оролдож үзсэн чинь за энэ өстө бүтггүй юм байна. Бясалгал хийх гэж оролдож үзсэн үү те? Ганцаараа юу? Гэсэн чи аяста энэ ч өстө хэцүү үү. За энэ надад зориулсан зүйл биш вэ гэдэг. Яг шууд нөгөө тийм харгалзагч инструктор гэдэг ч тийм яг тийм хин нэгэнтэй яг ийм тэгж хийвэл бас тийм байж магадгүй. Харин надад бол одоо яг тийм psychologist ч юм уу эсвэл одоо тийм бясалгалын одоо нөгөө яг одоо ном журмаар нь хийж үзвэл зүгээр юм байна гэж бодсон. Би бол ганцаараа чадахгүй юм лээ. Гэхдээ одоо би зүгээр танд гэж зөвлөхөд яг та бол оюун санаагаараа хөдөлмөрлөдөг. Ер нь бол intellectually яг энэ дотроос хамгийн их хөдөлмөрийн бүтээмж гардаг одоо салбарт ажиллаж байгаа, тэр чиглэлд ажиллаж байгаа хүний хувьд яг бидний оюун санаанаас гарч ирж байгаа чадамж одоо шууд бие махбодтой холбоотой байдаг. Энэ хоёрыг тусад нь авч үзэж юусоо болохгүй. Тэгээ та бие махбодын өөрийнх нь төвчээр чадамжийг сайжруулах тусам энэ нь тарих толгойн ачаал даах чадвар болон тэндээс гарч байгаа
хөдөлмөрийн бүтээн хэмжээг нэмэх бүрэн боломжтой. Энийг бол шинжлэх ухаан маш олон төрөл зүйлээр баталсан байдаг. Тэгээ яг одоо орчин үед үүссэн байгаа гой тоног төхөөрөмжүүд Монголд орж ирээгүй супер тоног төхөөрөмжүүд тэнд одоо яг таны амьдарч байгаа Silicon Valley-д бол өстой хог нэгэрэй гэж хэлдэг тест хаашаал очно accessтэй тийм байгаа. Тэгээд өөрийнхөө бас яг тэр сайдыг бас орхилгүй хичээлээд үзээрэй. Тэгээд үр өгөө чинь мангар хурдан одоо харагдана гэдгийг би танд амлах байна. Тэгээд тэр бясалгал дээр хүртэл яг нөгөө мэрэгжлийн үнэтэй ингээд хийхлээр маш хурдан тэр үр нөлөө нь харагдана. Тэгээд би бүр яг та тэрийг туршиж үзээд сүүлд нь гоо нэрээ эн чинь амар хэрэгтэй юм байлээ гэ бас өөр хин нэг нь зөвлөд яваасаа гэж. Тэг нэ би харин ямар ч гэсэн оролдож үзэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Аха. За ямар ч лсэн Монгол зочилсон хугацаанд нь маш богино хугацаанд би гаргасан зав дээр нь ингээ ярьцлах хийхийг хичээлээ. Тэгээд танд зав гаргасанд маш их баярлалаа. Бидний дараагийн уулзалт хаана ихтэй бас өөр сэдв хүрээнд байх гэж найдаж байна. Тэгээд Андорын төсөл болон Google-т маш том амжилт хүсмээр байна. За fighting хичээгээрээ. За баярлалаа. Тэгээд ажилтнаа бас амжилт хүсье. Маш баярлалаа. За үзэгчдээ бид Google-ийн ахлах инженер Батулга гэдэг нэрээр олон түмэнд алдарсан. За Андорын төслийн фаундеруудын нэг. За тэгээд Батулга ахт ер нь бол өөрийн гэсэн YouTube channel байдаг. Маш сонирхолтой техник технологийн мэдээллийг хүргэдэг. Би энэ доор линкээр тавьчихна. Тэгээд ер нь бол бид нэр маш богино хугацаанд гой сэдвүүдийн хүрээнд ярилцсан. Тэгээд энэ сэдв бол илүү технологи чиглэлийн хүмүүст илүү сонирхолтой байх. Гэхдээ сониуч байх ер нь бол бид нарт илүүдэхгүй байдаг. Ер нь энэ технологийн трендүүд нь хаашаа явж байна? Бидний ирээдүй одоо ямар байдлаар өөрчлөгдөх гэж байна вэ гэдэг мэдээллийг та бүхэнд өргөлээ. Манай монгол хүмүүсийн хувьд ер нь бол энэ технологи гэдэг зүйлээр л хязгаарыг эвдэж маш хурдан дэлхийн түвшинд өрсөлдөхүүц боломжтой болох тэр өгөгдөл нь биднэрт байгаа. Тэгэхээр энэ талын мэдээллийг бусдаас ялгаж бүр илүү түлхүү судлаасаа гэж би та бүхнээс хүсэж байгаа шүү. За би танд нэг зүйлийг бас дахиад үргэлж подкаст болгоныхоо төгсгөлд хүсдэг. Тэр бол жаргал. Тэгээд та жаргалтаа л байвал энэ подкастын одоо үр нөлөө танд очижээ гэж дүгнэдэг. Тэгээд жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баяр та. За та бичлэгийн төгсгөлд ирсэн байна. Бидний бэлтгэсэн мэдээлэл танд хэрэг болсон гэж найдаж байгаа шүү. Мэдээж амьдралын маягтай холбоотой өөрчлөлтийг иймэрхүү төрлийн мэдээллийг авмагцаа шууд өөрчлөн гэдэг бол худлаа. Танаас хүчин чармаалт, тууштай байдал шаардах болно. За, тууштай байдал гэснээс бидний бэлтэж байгаа мэдээллийг цаашдаа үргэлж авахыг хүсэж байгаа бол манай YouTube хуудсанд заавал subscribe дараарай. Хажуу талд нь байгаа хонхыг дарчих юм бол орж байгаа мэдээлэл цаг тухайд нь танд notification хэлбэрээр очих болно. Тэгээд хизээ орон төдий та мэдээлэл авах боломжтой. Энэ нь танаас ямар нэгэн үн төлбөр авахгүйгээр нэгдхийг урьж байгаа зүйл шүү. Бидэнтэй олон хүн нэгдэх тусам бидний мэдээлэл улам мариун ихээр бэлтгэгдэж та бүхэнд хүрэх ёстой байгаа. За тэгээд нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтийг комент хэлбэрээр доор үлдээж болно. Үгүй бол Instagram болон Facebook хуудасаар дамжуулаад бидэнтэй холбогдож болно шүү. За ямар тааш би танаас амжилтлан гуйж юм. Бидэнтэй нэгдээрээ subscribe дараарай. Тэгээд хонхын дарчаарай. За ингээд бидэнтэй хамт байдаг үргэлж баярлалаа шүү. Дараагийн дугаар хүртэл баяртай хайртай шүү.